Мэдээ үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг Ride Mongolia компани барьж байна. Тухайн станцын барилга ухсралтай ажил 2024 онд эхлээд одоо гүйцэтгэл 85% байна. За яагаад энэ станц чухал вэ гэхээр энэ жил 2026 онд Монгол улсад шинээр нэмэгдэж байгаа ганц их үүсвэр нь ердөөсөө энэ юм байна. Сэлэнгэ аймагт баригдаж байгаа 70 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц. Энэ их үүсвэр нэмэгдэж байж энэ жилийн эрчим хүчний салбарын Монгол улсын үйлчлэлийн бэлтгэл хангагдана. Зөвхөн үйлчлэлийн бэлтгэлээс гадна энэ Сэлэнгийн станцын ач холбогдол болвол аймаг орон нутагт цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчийг хангах бас нэг шинэ шийдэл болж байгаа онцлог юм байна. Аймагуудад ялангуяа нүүрсний нөөцтэй аймагуудад ийм дулааны цахилгаан станц барих нь нэгдүгээр цахилгаан эрчим хүч, хоёрдугаар аймгийн төвийг дулаанаар хангах маш чухал ач холбогдолтой. Ингэх юм бол аймгийн төвүүд, аймагуудын хөгжилд тэрийг эрчим хүчийг дагсан барилга, орон сууц, үйлдвэрлэл, бизнес хөгжөхөд суурь нь болох юм байна. Эрчим хүчний сайд найдлаа тухайн станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм. Тухайн станц тус бүр 35 мегаватт турбин генератортой 2 блок 100-тай. Төслийн хөрөнгө оруулалтын дүн 148 сая Америк доллар юм а. Жилдээ 480.2 сая киловатт цаг цахилгаан үйлдвэрлэн цахилгаан дулаан түгээхээр тооцож байна. Барилга ухсралтай ажлыг 2024 оны 5 дугаар сарын 1-нд эхлүүлсэн. Одоо 85% гүйцэтгэлтэй бараа материалын татан авалт 95% төгсжээ. Гүйцэтгэгч компанийн зүгээс эхний блокийн туршилт тохируулгыг эх 7 дугаар сард багтаан хийж 8 дугаар сард эрчим хүчний системд холбохоор төлөвлөжээ. Мөн 2 дахь блокийг 9 дугаар сарын 15-ны дотор системд холбохоор ажиллаж байна гэж тайлбарлалаа.